Сайн байцгаана уу? Тэнгэр газрыг холбосон эрчим энергийн бас бэлтгэн явуулдаг подкаст эхэлж байна. Өнөөдрийн ярих сэдэв болохоор гэмзэм гаждон тэр цаад хүслийн цаана хэрхэн юу явагддаг талаар ерөөдөө ярилцгаа сууж байна. Гэмзэм гажуудсан донгийн хэлбэр гэж байдгүй юм аа. Байлгаж харж байгаа нь түүнийг байна гэж үзэж байдаг. Тэрний хэм дотор нийт гэмээ үүрч ядаж байгаа арт томон тэдний сэтгэлгээнд сэтэж олсон зүйлтэй нь л түүнийг байна гэж харах, байлгаж мэдрэх, мэдрэмжэнд нь зовох, зовлонд нь шаналх учраас гэмзэм гэж буруушааж, гэмтэн хэмээн хож цагдаж, нүүлтэн хэмээн өөртөө сундайжуулж нүцгэн үннээр ялахыг хүснэ. Тэгвэл байх нийгэмд нь ийм ойлголт байдаг учраас байх ёсгүй мэтэр харах царан байгаа учраас нийтээр нь дорж нийгэм болгон хувьсгаж гэмийн үйлийг нь тодорхойлж гэмтэн болгон яллаж байна да. Охта хүмүүн түүний дотор орших сүнсэн алдаагүй юм да. Тэд цэвэр, тэд цэмцгэр. Гэтэл хүмүүн та нар яагаад түүгээрэн оршиж чадахгүй? Алдаа гарган амьдарч, алдаагаа засах гэж ухантаж, ухаж ойлгож чадахгүй учраас дахин үлцээр явна вэ? Өнөө алдаагаа. Амьдралыг төвөгтэй болгож, амьдралыг зовлон болгож, зовж байхдаа гимшиж байна. Гимээ ухаарах боломжийг ухтан олгож байгаа юм. Ямар гимийг ухаарах гэдэг юм? Гим гэж байхгүй байтал Эргэн саналтуудыг хэлэхэд тотал сануулгах зорилгоор юм гарч ирж байна гэж хараад. Тэд чинь өөрөн өөрсдийгөө хорсон гэмтэй учраас дахин алдаагаа засах шаардлага гараад байхад мэдэхгүй яваад байгаа гэмтэй учраас бусдад гим буруу тохож байхаар өөрсдийнхөө гимийг олоод хараач дээ. Энэ нийгэм дотор чинь гимийн цариулж яваа. Тооны хилдэг шорон оронгоор чинь эрхийн олдож цэгцэрх гэж байгаа ухаантай хижнийн олон гэмзэмтэн оршиж байна. Тэндээ ухаарч улам сайхан цэгцэрдэг болов уу яадаг бол
Одоо ер нь бол хэцүүхэн л ах та тиймэрхүү газар ч одоо тэгээд. Энэ нийгэм чинь тэгээд ямар хуйлан гаргаж, ямар засгийн тогтоож хаад, ямар төрөн байгуулж хаад яан гээд энэ олон хүмүүсийг түүндэн хож цагдаж байт юм дээ. Ил байгаанууд нь даалтхан хурааж хойрсон өнөө хідэн гимтэнгээсээ салангад байгаад яг үнэндээ ээж амьдарч байгаа шүү дээ. Тэд цуглагдчих вэ, тэд чөлөөлөгдчих вэ гэж. Тэндээс хэн нэгэн оргож, хэн нэгэн гимтэн гимэн цариулж дуусаагүй байтал орон гарч гин гаж тон гэж ирээд л гаж хүн гараад ирсэн мэт аашлаад л айж төгшөөдөл амраг садангуудаа хурааж хумайтал үрсэн хамгаалаад л байгаа үстэй. Ямар нийгэмд нэг хэм өсөж, нийтээрээ хэм нэгдэж, нийгмэрийн жарган суудаг юм. Гимзэм ялаанахыг мэдхэн байдлаа тэгж амьдардаг юм. Гимтэн байлаа гэхэд гимэн дороо ухаарчихдаг, алдаагаан дороо засчихдаг. Өөрөө тийм ухамсарт орших үед оршоод байвал нийтээрээ хэм нэгтэй, бүгдлэрийн бүгд жарахтай, амаран амнигтэй бас удалгүй сайхан амьдрах хүсв. Одоо байгаа энэ нийгэм чинь өөрөө энэ болгоноо дэмжиж байна шүү дээ. Хүмүүний сүнс огтоо бол цэвэр цэмцгэр гэлээ. Тэр цэвэр цэмцгэр байдал та нарын тохирсон нийгэмд тохирохгүй учраас хүсэж байгаа дөрүүдийг та нараас шаардаж, тэр нийгмийн хүсэхгүй байгаа дөрүүдийг хурааснаар хүсэхгүй байгаа дүр болгоны цаана тэр нийгмийн гим үсэж байгаа байхгүй юу та? Тэр нийгэмд юу хүсэхгүй байна? Тэр болгон нийгмийн гим, тийм үү? Тэр гарч ирэх ёсгүй. Тэр бол гим болно. Гимтэн болно. Тэгвэл энэ одоо байгаа нийгэмд чинь олноороо гимтэн байна даа. Тийм байна. Бүгд гимэн гаргах эрхгүй учраас дор бүрний өөрийнхөө чадах болгоныг дарсаар байгаад дотроос өнөө эрчим энерги нь төрж шахаад байх ёсгүй нийгэмдээ байж ядан байгаа учраас өөрийн мэдлгүй ухаанаараа удирдах чадхаа болоод сэтгэлээрээ сэвгүй амьдрах хүслийг нь биелүүлж чадхаа болоод махан биен мал мэт амтан бит амтанлаг болоод дотроос нь гарах гээд байгаад өнөө дарсан олон хүслүүд нь ухаан жолоогүй махан биеэр нь шууд үлдэгдэхийг амтанлаг байдлаар гаж тон гэлээ. Нийгэмд үүсгэж болох нийт гай зовлон гэлээ. Даж дараад өнөөх нь гарахтан давруу байдлаар амтанлаг гараад ирлээ шүү дээ биеэр нь. Тэр үед оюунаар нь түүнийг удирдах дэлгүй. Сэтгэлээрээ түүнийг гимшиж хурааж чадахгүй. Нэг л мэдлэгэд үлдчихлээ шүү дээ. Та нарын махан биеинд
амьд оршиж байгаа. Амьд ирчим өөрөө удирдлаггүй. Сүнсний дур хүсэл шууд махан биерээ биелэхэд сая та нарын айдаг дэр гэмт хэрэггүйд. Хийснийхаа дараа аман барих. Юу хийсний ажиж аях. Тэр сэтгэлийн гимүүд, гимшлүүд бий болдгийм. Аль хэзээний үйлсний дараа шүү дээ. Тэгэхээр сүнс хэмээх чинь та нарт бодол оюунаар чинь боловсруулагдан сэтгэлээр чинь сэтгэгдэн үйл хөдлөл болон мэдрэгдэх эз хэмжээний эрчим болон гарч биеэр тань энэ хоёрын дундаас үйлдэгдэж үр дүнгийн гаргах ёстой байдаг тийм үү? Гэтэл сүнс арган барахтан энэ нийгмийн захаасан оюун ухаан нийтээрээ гаргах сэтгэл хөдлөлөөс тусдаа энэ махан биеийн эрчим хүслийг төрж энэ бүгдээ үйлддэг байх нэ дээ. Энэ үед л гэмзэм хаасайгүй гарнада. Гимийн ухаарч чадахгүй шүү дээ. Тэгэд чинь нийгмийн үзэл бодлоор бодож нийгмийн хүлээн зөвшөөрсөн сэтгэл хөдлөлийг гаргадаг учраас яагаад ийм болсноо сүнснээс ухаж ухамсараа тэлж сэтгэлээ нээж чадахгүй улам баригдмал айцтай байгаа учраас бүгд дотроо нийгмийн гим бороо болсон гаргаж болохгүй бүхнээ дорчихсон учраас тэдний чинь дотроос зүрх сэтгэл нь нэгддэггүй юм байна. Үргэлж оюун ухаан нь тэлдэггүй юм байна шүү дээ. Тийм үү? Арга ядахад гимтэн болгоод буруу шаагаад гимзэмийн мэдрүүлээд өнөө хитэн хойл дүрмдэн түүнийг засаглах засаглалтан түүн дээр нь тогтох төрдөн баригдсан сэтгхүүгээрээ гайцсан гажуудыг засах гэж ядснаар хууль шуухан үргэлж худлын төлөө шийдвэр гаргаж байна. Өнөө нийгмийн хүлээн зөвшөөрсөний талд шүү дээ. Тэгэхээр хизээж та нарын сүнслэг эрх чөлөө бүхэл бүтэн мэдрэмж. Тэр сүнсний гим зэмгүй цэвэр цэмцгэр байдлыг хизээж хүлээн зөвшөөрж гарахгүй тийм байгаа биз? Энэ үед хаасайгүй та нар айц хүчтэй автан шүү дээ. Сүнс чинь дотроо тэгээ зовлон чинь үргэлж тойрог замаар ирж дахин давтагдаж та нарыг сүхрүүлсээр хөлсөөр зовоосоор сүнсий чинь тэр чихтэн өхүүлэх энэ яах вэ амьдралд амьд болоод турсан ам эсэндэн зориулсан амин гэрчмээ би амьдч байна гэдэг нийгмийн заасан болгоныг сурч гарахыг хүссэн итгэл үнэмшилтэнд тохируулсан энэ биенийхээ сэтгэл хөдлөлийг удирдсан ухаан гаргаад байгаа амин гэрчмээ барж амьдраад үхдэг балагтай харгайтай сүнс болгоныг хамгийн хүсэхгүй та нарын хэлдэг тухтай бүсдийн та нар сүнсийн өөрсдөө ухаардаг гэмтэй юм. Тэгвэл та нараа энэ нийгэм гэдгийг хэмээр нүүрүүлэн зов огчийн системээс гарч гаж. Бидний харал бүхлээсээ ангиж араач. Энэ нийгэмгээ бүхэлдсэн байгаа хууран бүхлээсээ ангиж араач. Нийтийн дотор бүхлээрээ бүтэн орших тэр ертөнцүүд нэ гэж. Айдэс хөтэсгүй цэвэр цэмцгэр орших бүхлээрээ нэгдсэн бүтэн улсан байгуулаж та нар юундан тэдний нийгэм гэдэг энэ үүсгэсэн жаахан зүйлд нь
хоригдож цагдчиход юундаа түүнийг нь биелүүлээд боолн болоод амьдэрдэг юм та нар. Хизээж гарахгүй зовлонгийн торигт байна гэдгийг чинь хэлээд л байна. Хөсвөл та нар зүгээр л гарч байгаа штэ. Хүлийн зөвшөөрөөд өөртийг нь хороод байна аа. Боолуудаа. Тийм үү? Тэгэхээр бүх зураг сэтгэлийн тийм үү? Бүтэн ухааныг мэдэрч амьдрах амьдрал бүгд таны урд билээхэн цэцэхэн байна. Энэ нэг гэмийн гай борцтоос өөрсдөө л та нар босож чадна. Таны хүсэл мэднэ. Тийм учраас ухамсар химэгчд дурал хаана байдгийг сүнсэн докторч нь таныг бүтээсэн тэр цонслог бүтээлийн оршихуй доторч нь байдгийг таны дотор байдаг. Та нар дотор байна гэж хайвч тэр нь амьд өөрөө шүү дээ. Тоонийг үүсгэж агуу ухамсар энэ бүхийг оршихуйг бүтээсэн агуу бүтээгчийн тэр ухамсар. Та нарын мөнх тэнгэр, та нарын тэнгэр эцэгч шүү дээ. Тэдэндээ найд, тэдэндээ итг. Тэд та нарыг амьдруулж, тэд та нарыг ухамсарлуулдаг юм шүү дээ. Энэ нэг юм биш. Тэгтлийн өөрсдийнхөө тавируулаад тохтоо. Энэ нийгмийн болог болсон болгоны итгүүлсэн болгоноос ангиж өртөө. Тэгэж байж хүмүүн цэгцэрдэг юм шүү дээ. Тэгж байж айдцгүй амьдэрдэг. Мөнх амьдралын эрчмийг та нар мэдэрч эхэлдэг юм. Тэгж хоорондоо бүхэл ертөнцөөрөө нэгдэж байж бүтэн хайр, төгс хайр, мөнх хайрыг та нар мэдэрнэ. Энэ хайрыг мэдэрч байхдаа хэнийг ч боротохгүйгээр бүтэн ухаарч хайрлдаг юм да. Агуулдаг юм да. Бүхнийг ямар ч сэвгүй харах тэр нүд, тэр ухаан та нар заяад юм да. Тэр хувь тавилан ирдэг юм да. Тэрийг тэнгэр гэж байгаа юм шүү дээ. Иш чаваас да. Хойл дурман дэм баригдаж. Түүний цаана гарч чадахгүй болтлоо дорогдсон иви олон монголчууд минь. Ирхэн идэлж өөргэн дүүргэж өлч чадах сүнстэнгүүд минь дээ. Сэтгэл чинь тавгүй байсаар байгаад түндэн дасаж дээ та нар минь. Итгэл чинь хомос байсаар байгаад оюун нь хомостож дээ. Би минь гэж хэлэх би чинь агшмал байсаар. Биеийн зааж ярддаг би чинь түндээ дасан. Би сэтгэлийн хорсоор байгаад өнөөдөр та нар өчөөхөн болж дээ. Өсөх ирээдүгээ өөртөө хан боомлж. Өнгөрөх амьдралыг хойч чадахгүй зөөрөлдөн түүгээрээ сэтгэж урагшаа явуулахыг хүснэ. Гэвч та нар минь үргэлж хойнон амьдарч байна. Өнгөрсөндөн өөртийг нь төгжчихээд ирээдүг босгож ийн гэж андуурж байна. Та нар бүгд ухаарсан шүү дээ. Та нар байх орон зайдаа байхгүй байна. Байх ухаанаа эзэмшиж чадахгүй.
Байлахыг хүсэх гэдж хүслээж ойлгохгүй байна. Ингээд л энд орчихож. Тэгвэл гимзэмгүй, гажуудсан донгүй. Бүхлээрээ би бинийг ойлгон амьдрах, бүрэн усыг мөнхөд бүтээхийн тулд ухамсарт амьдралаар амьдраач дээ. Ухамсарт сүнснийхийн хүслийг биелүүлж, ухамсартаагаар амьдарч эхлэхэд байх би чинь балмад байдлаар хизээж чадахгүй сүнсний хүслийг биелүүлэх гэж зовхгүй юм шүү дээ. Ухамсарт байдлаар зорилго нь биелүүлж, ухаантайхан шиг амьдарч эхлэхэд зүрх сэтгэл чинь бусдын төлөө хайраар цохилж, бүгдийн төлөө бүхлийн өмнө бүгдийг хариуцах хариуцлагыг мэдэрч оршдог юм да. Бүгд ийм байхад бүлээцэх сэтгэл чинь нээлттэй байхад бүтэн ихээр эрх чөлөөтэй сүнснийх нь амин эрчим ам амьдрал руу юулэгдэн байхад амьдрал өөрөө гимзэмээ мартнаа. Гимзэм гэж хардаг нүд чинь байхгүй болж гимиг сонсох түүнд дурлан айх чих чинь нарт орж энэ худал хуурмаг болгоноос өөрсдийнхөө чөлөөсөөр эрх чөлөөтэй амьдрал айдасгүй амьдрал алаг үздэггүй амьдрал бүрэн бүтэн байдлаар та нарын дотор зохицолдог юм. Хүн болгон ийм байхад хүрэх нийгэм гэдэг зүйл нь өөрөө аяндаа тодорно. Түүнийг хэн нэгэн бүтээж байгуулад түүнд нь та нар хашигдаж амьдэрдгүй юм шүү дээ. Хүн болгон бүхэлдээд бүрэн болоод эхлэхээр өөрөө тэр чинь бий болдгийм. Бүрэн бас ингэж бий болдгийм да. Энэ цагт гим гэж үгүй. Гимшлийн барьсан өвчин гэж үгүй болно да. Ингэж байж нийтээрээ хүнд эрчимдэд орогдохгүй, хүлцэнгүй сүл дорож байхгүй, хөнгөн эрчмийн уурсгал дотор бүтээхгүйгийн бүтээж, сэтгэхгүйгийн сэтгэж, үлдэж чадах бүхнээ урсан чаддаг чадварт хүмүүс бий болдог юм да. За ингээд л тайлбарлахаас өөр ямар арга байна да одоогоор. Илүүтэй ухамсар нь тэлхэд үүнээс цаадахын ухаар болъё да. Баярлалаа дэц. Тэгэхээр хүн нухта гимзэмгүй ухамсарт сүнс гимзэм бий болгож байгаа энэ манай нийгэм тэр чигээрээ бүгд одоо буруу алдаатай систем гэдгийг бол сая дээдс маань бууж биднэрт хэллээ. Тэгээ бидний одоо энэ алдаатай энэ систем дотор угаасаа бид нар алдаатай л амьдрахаас өөр арга байхгүй. Тэр нэг хууль дүрмж тийм бидний амьдарч байгаа орчин нийгэм маань ч тэр одоо энэ сургууль цэцэрлэг ахгуулаад одоо ерөөсөө бүгд яг нэг хууль дүрмэнд баригдсан юм нэг хайрцлагдсан байдалд бид нэр амьдрал хүмүүжил ингээл өсөж байна. Тэрнээс гадна одоо энэ бидний одоо энэ хууль шүүхийн хан одоо яг тэгэл бас яг тэр чигээрээ алдаатай суурин дээр алдаатай юмнууд бий болцсон байна. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хүртэл одоо яг ингээл бас иймэрхүү байна. Бидний одоо бүхэл асуудлууд санаа зовдөг асуудлууд ерөөсөө тэгээд бүх юм алдаатай цаанаас ерөөсөө
болохгүй байгааг хүн болгон бүгдээрээ мэдчихэдэг. Тэгээ тэрнийг мэдсээр ээж одоо ерөөсө дуугүй байдаг бид нар одоо энэ тал дээр нэг жоохон ажиглаж анзаарахын тулд бид нэр эхлээд өөрсдөн дээрээ ирэх шаардлагатай байгаа тань. Одоо нөгөө ухамсаргуул үйлдэлүүд гаргаж штэ тань. Одоо нийгэмчин тэр чигээрээ. Тэгэхээр тэр цэвэр ухамсар, тэр цаад одоо бүх зүйлийг одоо яг ингээд гим зэмгүй байлах юм чинь өөрийн дотор байна, өөрийн дотоод ертөнцид чинь бүгд байна гэдэг бол сая дэцэллээ тий. Одоо тэгэхээр нэгэнтээ нийгэм гээд бий болгоцсон байгаа энэ систем дотор бид яг энэ дотор ингээ хүлээн зөвшөөрөөл амьдраад байвал одоо бидний хэлээд байгаа тэр матрикс тий хуурамч ертөнц энэ хуурамч ертөнц байгаа байхгүй. Хин нэгний зохиосон систем хин нэгний тий бидэрт ингээд нийтэд нь үнэн гэд итгүүлсэн энэ олон зуун жилийн турш тэрийг судлаад мэдрээд тий хүмүүсийг яаж хуурч яаж одоо энэ системээрээ насан туршид ингээд бага жаахан өөрчлөлт хийгээд байгаа юм шиг тий. Тэнд нь бидний оюун ухаан тарих үргэлжийн хөгжөөд байгаа юм шиг ийм сэтгэлтэйгээр хөгжиж байгаа л да. Гэтэ бидний дотоодод тий энэ бүх хөгжлийг маш хүчтэй нийтээр нийгмээрээ тий бүрэн ус байгуулах хэмжээний тийм чадамж бидний дотор байна. Тэгээ тийм нийгмийг бүтээх нийтээрээ хэм нэгдэж оршдог гэмгүй оршдог тийм ертөнцийг бүтээх урлаг ухаан нь бидний дотор байна. Тэр хүн болгон тэг ирээдүйдээ санаа зовж шаналдаг биш. Ирээдүйн тухай бодох шаардлагагүйгээр тэрэндээ зөнгөөрөө одоо сайн сайхан зүгээр л тодорхой ороод ирдэг. Бид нар өөрхөн дотоод ертөнцийг нээхэд тэр зөнгө мэдэрдэг болдог штэ тий. Бид нар өөрөө өөрсдийгөө хорчжээ. Бид нар өөрсдийгөө гэмтэн болгочиж тэг гэмтэн болцсноо хүлэмжшиж чадахгүй гим хийгээд илчилж тий удирдлагаар гарч ирсэн тэр хэрэг хийгээд байгаа хүмүүсээсээ өөрсдөө гэмтэй учраас айгаад нийтээр энэ гимийг бүгдээрээ ингэ бүтцлэж хамт үүсгэж байгаа учраас мөнхийн айц дундаа оршиж байна. Тэгээ энд би болцсон одоо хууль дүрм хизээж бидрийг яаж жишүүгээд бидийг хизээж тий бүрэн бүтэн болтон төлөвшүүлж зэгцэлж тий айцгүй байлгаж хизээж чадахгүй энэ бол тэр чигтээ юм ялзарсан нийгэм ялзарсан үзэл бодол тэгээ энэ дотор байлгаж биднийг үргэлж хорж идэг тэр энэ одоо энэ нийгмийг үүсгэгчдийн анхдагч их үүсвэрүүд угаасаа л зорилго нь тий боол байлгах зорилготой л байгаа шүү дээ. Тэрийг бид одоо хүртэл хүлээмж зөвшөөрөөд энэ дотор нь ингээд ившээгээд хамаг эрчим хүч маань тий энэ муухай боолчлол айц хүч дотор дарагдаад бие минь ядраад тэгээд өнөө маргаашаас илүү эрч хүч гарахгүй байх жахаа эрчмээ алдаад өгчихгүй гэдэг айцтай улам энэ айцаасаа болоод энэ нийгэмд бидэд хүлээн зөвшөөрөх гээд хүлчгсэн байгаа энэ тий айцын гэмүүдийг давхар үрээд тий нэг амьдрах гэж ирээдүгээ тий сайхан болгон гэж мөрөөднө гэдэг чинь үнэхээр үлгэр домог байна. Худал хуурмаг байна. Тэр хизээч тий худал одоо нэг төр зэсгэд гарч байгаа хүмүүс баахан худал амлаад тэрэнд нь бид нар хүртэлтэй хариуцлагач нэхэх хэмжээнд байж чадгаа боллоо эргүүлсэн ийм амьдралаар ингээм амьдарч штэ. Үр хөвгт маань анхнаасаа энэ нийгэмд боол олж бэлтгэгдэж байна. Өөртөө бид боолын зайн насаараа байж байгаад үхэж байна. Тэ? Тэгээд бид хүүхдүүдээ ийм юм дотор үлдээчгээд ийм байдалд байлгачаад тэг яаж сайхан амьдрах гэж сэтгэж байна. Гэтэл бидний дотроос өвөг дээдсүүд маань сэрлээ сэхэрлээ. Бослоо өндөлөө тий. Сүнс маань энэ дотроос амьд байгаагаа бидэд мэдрүүлж анхан шатны бүхэл ойлголтуудыг өгөх гэж хичээж ин дотроос ойлж ин ашгарч тий. Зөв байгаад өгөөч зөвхөн над руу нэг ажаач гээд ингээд дотоод руу чиглүүлэх гээд самгардж байна. Тэгэхэд бид нар энэ мэдрэмжийг авчаад хин нэгэн үздэг хардаг, хин нэгэн цэцдэг илдэг хүндчихэд бүх юмаа даатгаж
тэр жилийн цэцэл эдрэг гэдэг юм балаа юм одоо болмоор штэ өөртөө хуурахаар тий. Тэр зүгээр хуурж байгаа. Тэр энэ одоо тий шорон орон шиг энэ өөртөө хорцсон энэ байдлаа дахин жилээр сонгож байгаа. Ийм худал хуурмаг байхгүй да. Өөрөөс нь холболдог. Тэгээд энийг юм чи өөрчлөгдөөд нэг тэрэ засараад сайхан болоод байгаа нь хаанаа байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол тэгээд шашныг буруутгахгүй тэд бидний бас амьд байлгах тий эрчим энергийн засах энүүхэн эндээ аргануудтай. Яагтвэл бидний гүн гүнтэн сэхэрүүлж тий гүний дотор байгаа сүнсээ маань хизээч чөлөөлж чадахгүй байгаа учраас энэ бас хуурмаг үзэгдлээ. Одоо бодит байдалтай сэрцгий бүгдээрээ. Сэрэг ухаанууд те бидний дотроос чөлөөлөгдөж байна. Бүгд мөнх тэнгэртэй амь нэгтэй бай. Тэнгэр эцэгтэйгээ ухамсар нэгтэй бай. Тэднэрээ амьсгалж, тэднэрээ амиа цогцолуулаач. Зүрхээ тэднэрээ удирдуулаач те. Зүрхнийхэн цохилтоо тэдэндээ даатгаач. Тэгэд энэ бие тэнгэр эцэг мөнх тэнгэрийнхэн эрчим энергийн тушаагач. Өөртөө мөнх тэнгэр болцгоогооч. Тэнгэр эцгийн ухамсарыг дайгаач урсандөө тий. Ирчүүд минь босоод ирэж та нар хайчваа. Ир гэж нэрлэгдэх энэ ир бэр чинь, ир сэтгэл чинь, эд хав чинь хайчаа. Түүнийг удирдах агуу хүч чинь, ухамсартай чинь хамт далд орчихжээ. Тэгээд зөв ир гэдэг нэртэй л болохоос ш им болжээ та нар. Эмчүүд нь им нэртэй л болохоос ир болжээ. Ингээд байх биендээ оршихоор оршихгүй учраас байх зовлон хизээж дуусахгүй байна бидний дотор. Үр хүүхдэд маань өвлөгдөд байна. Үүрлийн өрн тий дамжигдаад байна. Тэднийгээ сайхан амьдруулах хүсэл бид ийм байгаа цагт хизээж биелэхгүй юм аа. Тэгэхээр одоо өөртөө хуурхаа байл. Амьдрч ин гэж итгэж байгаа итгэл чинь тэр чигтээ та нар тий хизээж амьдрсан шиг амьдарч үзээгүй өхмөл амьдралтай шүү. Энийг мэдрээч. Өгсөн юм шиг амьдарч байхаар тий амьд юм шиг сэхэж. Тэ бодит байдлыг мэдсээрэж яагаад дуугаа суугаад байгаа юм бэ? Яагаад энэ болгоныг хүлээмж шөөрөөд адаглаад амиа хүртэл боолчлоод та нар өөрсдөө сууж штэ. Сэхэл гэвэл сэхэж болохоор, синхрэл гэвэл синхэж болохоор энэ эрчим энерги чинь чөлөөлөгдсөн байна. Тэ одоо үндий одоо болсон. Одоо хангалттай штэ. Одоо болил та тий. Бид энэ нийгмийг, энэ сургалтын системийг, энэ одоо бидрийг хөвшүүлсэн энэ бүх юмтай эсрэг тесрэг болоод босч ирэх хэрэгтэй. Тэгж яж бид монголчуудын дотор зүрх нэгдэнэ. Тэгжиж бид хүний сэтгэл зүрхтэй бусдынхаа төлөө цохилдог ухамсарт хүрдэг юм аа. Тэрнээс иш зүгээр л айж бимгэж өдөр хондыг өнгөрөөс өчүүхэн жоохон орон зайдаа болж ин гэж итгэж суухаар тий. Тэр биш. Хизээч эр хүний босоо хямарс ирэхгүй. Битээ өөртөө худал хуурмгаар хуур. Битээ хуур. Битээ худал юмд итэг. Болооч. За ингэж хэлээд одоо подкастаа дуусгах тийм. Тэгэхээр одоо нөгөө улс аврын, Монголын аврын, Монголын төлөө одоо энэ системийг бий болгохыг гэл ингээл хүмүүс улс орноо өөрчлөх талаар ярьдаг. Тэрний оронд эхлээд өөрийг нэг өөрчлөх талаар бодсон хагуу дээр байгаад байна л да минь үед. Өөртөөсөө л хэлнэ тийм. Тэ өөртөөсөө л хэлнэ. Буруу системээр буруу юм сурсан сургалтын тэр үзэл бодлоор хязгаарч улс орныг бол хөгжүүлэхгүй, өөрчлөхгүй. Тэгэхээр хамгийн эхлээд өөр дээрээ ирээд өөрөө энэ нийгэмтэй яг юм нийгмнээс өөрөө эхлээд нэг суг татаад өөрийг нэг гаргаад гаач. Тэндээс л улс орон өөрчлөлт хөгжил хувьсэл эндээс л эхэлнэ гэж бодож байна. Одоо хэдийгээр нийгэм ингээд өөрчлөгдөд байгаа юм шиг мөртлөөсөө бид нэг алдаага дахин давтаад монголчууд боол хэврээл байгаа даа. Тийм учраас тэ ингэж хөгжиж гэдэг энэ сэтгэл чинь худал хуурмаг аа. Энэ зүгээр л яг орчин нөхцөлөд өөрчлөгдөж байна. Гэтэ яг байх хэвээр одоо нөгөө л тэг хідэн 100-ны өмнө боол байсан. Тэрний өмнө боолын системд хэрхэн нэвтэрсэн тий. Тэрний өмнө боол биш эзэн байснаа санаж. Тэг яагаад бид энэ эзэн байдалтай эргэж ирэхгүй байгаа? Алтайгаа давтаад тий. Зүгээр хууртаад байна гэсэн л одоо санаа яваад байна шүү дээ. За тэгээд энэ дээрээ тойлоо тодорхой подкастыг өндөрлөе. Тэгээ манай подкастыг чааш нь сайхан
сайхан түгээгээрээ бүтээгчдийн ертөнц пэйж хуудас, бүтээгчдийн ертөнц YouTube сувгуудыг маань сайхан цааш нь шеэрлж хуваагаад Монголоо гэсэн Монголоо өөрчлөе. Монголдоо хувьсэл шинжилэл хий. Энэ болохгүй байгаа энэ гим зэмтэй нийгмээсээ салъя гэсэн хүн бүр сайхан цааш нь шеэрлж түгэж өгөөрэй гэж хүсье.